Сайн байцгаана уу? Та нартайгаа амлсан ясаараа шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бүгдээрээ өмнөх бичлэгийн дараагийн бичлэг болох яаж 30 өдрийн туршид өдөр болгон хүслээ дал тухамсартаа шингээх вэ гэдэг дадлыг үзэж байна. Хэрвээ та нар маань өмнөх бичлэг үзээгүй байх юм бол тэр бичлэгийг үзчихэд энэ бичлэг рүү ороод ирээрэй. Яагаад гэхээр өмнөх бичлэгт хэдүүлээ яаж хүслээ тодорхойлох вэ гэдэг энэний өмнөх шатыг хуваалцсан байгаа шүү. За тэгээд тэгсэн ядаа хүлээж исэн хүмүүстэй өнөөдрийнхөө бичлэгээр өөрийнхөө мөрөөдлийн самбарыг хуваалцна гэж амласан байгаа. За тэгэхээр энэ жилийн мөрөөдлийн самбар маань өөрөө бүр бодон өөрөө юм загвар гаргасан байгаа. За тэгээд энэ загвар маань бэлгийн багц авсан хүмүүс маань очсон байх. Та нар маань гэхдээ зөвхөн ингээд самбарын ч гэсэн VDR студиогоос очиод авах боломжтой шүү. За энэ юу вэ гэхээр 9 цагаан хүслийн самбар байгаа. За 9 цагаан хүслийн самбарт маань юу орж байгаа вэ гэхээр эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдэх хүсэл. За энэ гурван хүсэл маань болохоор бид нэр өөрсдөө биелүүлж болох боломжтой. Биднээс өөрсдөө минь хамааралтай гурван хүсэл байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань болохоор бие засах хүсэл. За дараагийн гурван хүсэл нь харилцан хамтлагын хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл буюу илүү бидний эргэн тойронд байгаа хайртай дотны хүмүүстэйгээ хамтарч биелүүлдэг хүслүүд байгаа тий. Энэ нь болохоор гэрээ засах хүсэл. Найз нөхөд, хань ижил, үр хүүхдтэйгээ хамтдаа биелүүлдэг, хамтдаа бас мөрөөддөг хүслүүд гэсэн үг тийм ээ. За дараагийн гурван хүсэл нь болохоор мэдээж төрөө засах хүсэл буюу эзэн эрхийн хүсэл, инх хамгааллынгийн хүсэл, мөнх оршин хүсэл байгаа. Тий ингээд энэ гурав ингээд гурваар нь ингээд хуваагаад ийм 9 өөр ингээд талбартай эндээ ингээд хүслүүдээ тус ингээд наацсан байгаа. За тийм миний хувьд нөгөө зурх чадвар байна их муу. Тэгээ тийм учраас ингээд ийм сайхан өөртөө таарсан стикернүүдийг гоё зураг ялангуяа нөгөө надад мэдрэмж үүсгдэг тэр зурагнуудаа бүгдийг ингээд олоод наацсан байгаа. Та нар маань өөртөө хүслийн самбараа магадгүй ингээд ийм энэ самбараа авч чадаагүй хүмүүс маань зүгээр ингээд А5 цаасыг тийм ээ томхон шиг юм цаасыг ингээд ватам цаасыг хуваагаад ис хувааж агаад ингээд бас дээр нь бичээд тэмдэглээд ингээд явчих болно шүү. Тэгээ гой зурдаг бол гой зураад тийм ээ. Тэгээ би та нарт өөрийнхөө энэ хүслийн самбарыг хуваалцсангаа давхар яг энэ хүслийн самбараа яаж ашигладаг вэ гэдэг яг 30 өдрийн турш өглөөс хэрэнгүүтээ огт өөр юу ч хийхгүйгээр хийдэг 5 минутын дадал. Энэ 5 минутын дадал бол ерөөсөө ингээд амьдралыг нь өөрчилдөг. Тэгээд энэ самбараа ингээд нүдэнд ил харагдах газар ингээд наачдаг. За би та нартай үзүүлэх гэдэг ингээд арай наагаагүй байгаа. Энэ маань юм арталтай хуулардаг цаастай хүссэн газар наачиж болно. За тэгэхээр миний эрүүл энхийн хүсэлт болохоор мэдээж илүү гуйлаг болох, илүү чанга биетэй болох гэсэн хүсэл байгаа. За тэгээ би 365 өдрийн туршид ясны шүл уугч байгаа. За тэгээд эхний 2026 оны эхний 1 сар болохоор гат буюу бэлхүүсээ нарийсгах нэрээр челленж явуулж байгаа шүү. Та нар минь хамтдаа хийж болно шүү. Би тэрний бас бичлэгүүдийг та нартай хуваалцсан. Өглөөний дадал маань ямар байгаа вэ гэх мэтлэн. Тэгээд хоолн дээрээ илүү гурил сахарыг ерөөсөө эхний сар ерөөсөө хэрэглэхгүй. Тэгээд маш бага хэрэглэнч гэдэг юм уу сардаа нэг өсрөө 7 хоногт нэг удаач гэдэг юм уу тийм байдлаар ингээд багасгана гэдэг ингээд хоолны зургууд маш их наасан байна. За тэгээд ясны шүл тараг хоёрыг өдөр болгоо ууна гэж бичсэн байна. За ийм байдлаар ингээд эрүүл энхийн хүслээ тодорхойлцсон байгаа. За тэгэнгүүтээ хоёр дахь нь болохоор эдийн хүсэл дээрээ болохоор мэдээж орлогынхоо их усүрийг нэмэгдүүлнэ. Урд нь бол ингээд хүсэл дээрээ дандаа орлогоо нэмэгдүүлнэ. Орлогынхаа тэр хэмжээг бишээд идэг гэсэн бол энэ удаа болохоор орлогынхаа их усүрүүдийг нэг нь YouTube сувгасаач гэдэг юм уу тийм ээ. YouTube сувгаа ер нь 1 сая subscribe-та болгоно гэж зорилго тавьсан байгаа бид хоёр. За тэгээд өөр те онлайн сургалт тэрнээсээ гадна бас уламжлалт бизнес гэдэг юм их усүрүүдийг нь илүү олон болгоно гэж бичсэн байгаа. За тэгээ өргөжлүүлээд эдийн хүсэл маань нэг иймэрхүү. За танин мэдэх хүсэл маань болохоор ер нь гадагшаага эдийн хүслээ энэ жил их биелүүлэе гэсэн зорилготой байгаа. Ер нь бас бид нар чинь нэг юм 3 хүүхд төрүүлээд өсгөх ингээ процесс маань бас эмэгтэй хүнээс чинь байнгын ингээ гэрте байхыг шаарддаг шүү дээ. Тэгэхээр ингээ хүүхдүүд маань хөөрхөн болсон учраас аялал хүслүүдэд илүү биелүүлнэ гэд бичсэн. За тэгээ харилцан хамтрахын хүсэл дээр илүү багаад хэлэх зорилго тавьсан байгаа. За тэгээд төслүүд дээрээ илүү ганцаараа биш багийнхаа хүмүүсийг илүү олон болгоод олон төслүүд рүүгээ зэрэг орно гэсэн үг. За тэгээд
ханы хүсэл дээр болохоор бид тэр хоёр Америкийн визэнд орох гэж байгаа. Тэгээд Америк руу Сан Франциско руу ирэх 9 сард аялнаа гэд төлөвлөсөн аяллаа бас сонгоцсон байгаа. Одоо тэрнийхээ төлөө бас визэнд орохоос хүсүүлээд тэгээд тэндээ хоримтлал үүсгээд аяллахаа хоримтлал үүсгэн гэд бид тэр нилээд удаан яг хамтдаа бол Америк руу аялж үзээгүй болохоор хамт аялж үзье гэд энэ жил төлөвлөсөн байгаа. За тэгээд үрийн хүсэл дээр хүүхдүүд нь маш олон удаа санал тавьсан 100 ингээд машинтай аялал хийя гэд манайх ч хөдөө байдаг болохоор нэг юм ийшээ тийшээ явж аялал хийдэггүй яа гэхээр байгаль дандаа хажууд байдаг. Гэтэл хүүхдүүд маань энэ дарханд ирснээс хойш 100 ингээд гоё машинтай гэр бүлээр аялал хийж үзмээр байна гэсэн. Тэгэхээр хөвсгөл рүү, дорнод руу, эсвэл Алтай Томбогд руу юм уу ингээд нэг юм 100 гэр бүлийн хүүхдүүдтэйгээ хамт явна гэсэн тийм зорилго тавьсан. За эзэн эрхийн хүсэл дээр болохоор за эзэн эрхийн хүсэл гэдэг маань биднэрээ илүү одоо нөгөө нэг өгөгдөл тэ өөрийнхөө ингээд хийх ёстой зүйлийг хийж байгаа юу гэдэгтэй хамаатай одоо өөрөөсөө илүү ойр дотныхноосоо илүү олон хүнд нөлөөлж байгаа зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр миний энэ дээр болохоор эзэн эрхийн хүсэл дээр минь бясалгах орж ирж байгаа. Ер нь ийм бясалгах хэрэгцээ. За тэгээд дотоод зүүн ер нь тийм зүйлс минь маш хүчтэй сэргэж байгаа болохоор би та нартай урд нь сальт баацчихсан тийм болохоор ийшээгээ илүү бясалгах, байгальтайгаа илүү ойрхон байх. Тэгээд өөрийн дотоод одоо зүүн совин чадваруудаа илүү нээх. Тэр чинь бас нэг төрлийн чадвар байгаа байхгүй. Тэр чадваруудаа хөгжүүлэх тал дээр илүү анхаарах. Тэгээд сурч мэдсэн зүйлээ бас та нартайгаа ингээд илүү хуваалцнаа. Ялангуяа YouTube дээр 7 хоногт заавал нэг удаа бичлэг оруулснаа гэж зорилго тавьсан байгаа. Тэгэхээр та нартайгаа эх хонд ер нь их олон удаа уулзнаа гэсэн. За тийм инх хамгааллын хүсэл гэдэг маань илүү тайван байх, ялангуяа нөгөө байгальд байх тий гэдэг хүслүүд маань ер нь байгалийн эрчмийг илүү авах. За тэрнтэйгээ уялдуулж бяцлаглаа хийх гэдэг хүсэл маань их өндөр орж ирсэн. За тийм мөнх оршин хүсэл маань бидний нөгөө өв соёлтой холбоотой хүсэл буюу за өв соёлынхоо хүслийг болохоор биелүүлэхийн тулд хүн болгон тийм ээ одоо өөрт нь ямар нэгэн таны ингээд одоо сүнслэг чадварыг чинь ингээд нэмэгдүүлдэг нэг өв соёлын нэг зүйл байдаг. Тэр болохоор угаасаа таны нөгөө нэг өвөг дээдс гэдэг үг чинь өв дээд эцэс үг шүү дээ. Тэгэхээр дээдээсээ буюу бид нэр өөрийнхөө сүнсний өгдлийг таних тулд өвөг дээдсийнхаа хийжсэн үйлдэлүүдийг нь илүү одоо бидний ингээд цуснд ирсэн тэр үйлдэлүүдийг хийхээр сүнсний маань өгдөл илүү сайн сэргдэг. Тэгэхээр миний хувьд болохоор одоо манай эмээ энэ төр хүртэл дандаа биелдэг байсан хүмүүс. Тийм учраас би чинь нөгөө 3 хүүхэдтэй болоод бүр хойно ингээд гинтэл бүжгэлмэр санагдаад биелж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан би биелгээ одоо манай удмын тэр мэдээлүүд илүү надад сэргээж өгч гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нарын хувьд ч гэсэн энэ мөнх оршихуйн хүсэл дээр өв соёл дундаас таны тэр удмын мэдээллийг сэргээдэг өв соёл юу байна? Одоо сайх уртын дуу байна уу? Танд тийм зүйл мэдрэгдэж гин үү? Тэ? Эсвэл өвөө эмээ аав ээжийнхэн талаас тийм одоо өгөгдөлтөө хүмүүс хэр байна? Одоо тийм өв соёлын тэр зүйл нь танд ингээд мэдрэгддэггүй, тэрийг хиймээр санагддаггүй. Тэр зүйлээ барьж авах юм бол бидний амьдрал илүү нөгөө нэг дотоод хүслээ олоход их амархан болно. Тэгээд миний хувьд биелгээ болохоор би өдөрт ганцхан минут ч гэсэн хамаагүй өдөр болгон 365 хоногийн туршид биелнэ гэд өөртөө зорилго тавьсан байгаа. Мөн энэ дээрээ дэлхийн 7 гайхамшигын өмнө би биелгээгээ биелж Монголынхаа өв соёлыг 100 сая хүнд үзүүлнэ гэсэн юм зорилго тавьсан байгаа. Тэгээд ингээд хүсний самбараа та нар маань ингээд 9 цагаан хүсэлтэд тааруулаад ингээд бүтээгээрээ. За тэгээд дэвтэрэн дээр байгаа хүслүүдээс эсвэл харж агаад ингээд нөхчөж болно. За тэгэнгүүтээ өглөө алган миний одоо ингээд 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд яг хийх зүйл маань юу вэ гэхээр энэ самбраа ингээд өглөө одоо нүдэнд харагдах газараа тавьчин. Тэгээ энэ самбрынхаа өмнө алхаж очиод за миний хол ширээний хажуу тавьчихдаг болохоор ингээд ширээн дээрээ сууна гэсэн үг. За тэгээд энэ самбраа харж агаад тайпинг буюу одоо товших дасгал хийнэ. За энэ товших дасгал нь юу вэ гэхээр эртний EFT гэж нэрлэдэг Emotional Freedom Technique гэсэн үг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр одоо нөгөө нэг хятадын тий ингээд юм зүү тавих цэгүүд гэж байдаг шүү дээ. Одоо бид нэр кино минон дээр их хардаг да. Тэр цэгүүд юу байдаг вэ гэхээр бидний одоо нөгөө сэтгэл хөдлөлийн идэвхжүүлдэг эсвэл ингээд хаадаг тийм цэгүүд байдаг юм байна л да. Тэгэнгүүт тэн дээр нөгөө нэг юм зүү тавихаар одоо тухайн хүний сэтгэл санаа мөн одоо энэ тиймдээ зангирсан байгаа зүйлс маань бас тавигддаг гэж үздэг. Тэгэнгүүт энийг ингээд хөгжүүлээд шинжлэх ухаантай холбоод Америк болон Европын орнуудад юу үүссэн бэ гэхээр заавал ингээд зүү ингээд хатахгүйгээр бид нар ингээд товшгож чигсэн энэ бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг юм байна гэх. Тэгэхээр одоо бид нар ингээд хүслийн самбараа яаж байгаа вэ гэхээр эн чинь ингээд ирээдүйн зүйлсийг ингээд наачингууд бидний
бидний тарих эн чинь болоогүй байгаа штэ, эн чинь одоо байхгүй штэ гэд нөгөө эсэргүүцнэ гэсэн үг штэ. Одоо нэг өсөндөө бид нэр ингээд хичнээн ингээд хараад дахин давтаж байгаа ч гэсэн тарих маань эн чинь үгүй штэ, билээгүй байгаа штэ, худлаа штэ гэд одоо ингээд бас нэг хэсэгтээ бид нар бодоод байна гэсэн үг байхгүй тарих маань. Тэнгүүд энийг сулруул одоо энэ хүслээ бид нар давтаж байхдаа энийг сулруулахын тулд одоо энэ меридиан буюу цэгүүдээ штэ тэр хаагдаад байгаа одоо бидний бодол энерги маань ингээд урсаад байгаа тэр цэгүүдээ бид нэр товших юм бол тэр хэсгийг ингээд суларчд юм байна. Тэгээ суларсан үедээ бид нэр тухайн бодлыг бодохоор илүү тарих маань хүлээж авдаг гэсэн үг. Нэг өснөө тайвшруулах цэгүүд гэсэн үг байхгүй одоо маш одоо ийм гүн стресст орсон эсвэл бид нар бүр багтаа нэг юм трам авсан мэдэн штэ одоо нохооноос баг байхдаа айцсан хүүхэд насан туршдаа том болсон ч гэсэн л нохоо харахаар ингээд бидний гинт ингээд хамаг бие ингээд агшаал айц үүсчдэг штэ. Тэрнтэй адилхан тэр чи яаж юм гэхээр даалт ухамсарт хүчтэй эмоцтой орцоо одоо мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүүхдүүдээр хүртэл ингээд энэ товшин харгыг хэрэглээд ингээд тухайн тэр айцыг алга болгож болж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм судалгаанууд зөндөө байгаа. Та нар минь EFT техник гэдээ хайгаад үзээрэй. Тэгээ би энийг бараг 5 жилийн өмнө шим судлаар сурж байхдаа энийг биднэрээр ингээд хийлгүүлдэг гэсэн байхгүй. Одоо тухайн хүмүүс танд итгэхгүй ингээд тайвшрахгүй байх юм бол энийг ингээд эхлээд одоо нөгөө уулзалтынхаа өмнө хийлгүүлээ тайвшруулсныхан дараа асуулт асуугаараа тэгээд ингээд өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг яриулаараа гэд манай багш нар ингээд заадаг байсан. Тэгээ одоо болохоор энийг би юунд ашиглаад байгаа вэ гэхээр хүсэл дээр ашиглаад байгаа байхгүй. За тэгэхээр та нар минь яах вэ гэхээр за 1 сарын 1-ээс эхлээд өглөө болгон ингээд хүслийн самбараа хараад эсвэл ингээд дэвтрээ харж агаад за өөрийнхөө 2026 онд ингээд биелүүлмээр байгаа бүх хүслүүдийг харж агаад энийг хийнэ гэсэн үг шүү зэ. Тэгээ та нарын минь хүсэл болохоор өөр үж магадгүй одоо миний энд бичсэнээс тэгэхээр би ямар ч өөрийнх дээрээ за та нар маань ч гэсэн иймэрхүү байдлаар хийж болно гэд ингээ хэлээд өгчээ. Тэгээ та нар маань болохоор өөртөө тааруулаад тэгээд энэ дарааллын чижилчгэд болно гэсэн үг шүү. За тэгэхээр хамгийн ихний цэг нь болохоор karate chop point буюу би энэ дээр ингээ зургаар оруулчих. Энэ гарны одоо нөгөө каратагийн ингээ юм цогтой хэсэг гэсэн үг л дээ. Яг энэ хэсэг гэсэн үг. Энэ хэсэгт ингээд хамгийн ихэлийн тайвшруулах цэг байдаг юм байна. Тэгэхээр энэ дээр ингээд хоёр гарн дээрээ ингээд товшонгоо хилнэ гэсэн үг. За миний 9 цагаан хүсэл сэтгэлстэн бүтэж байна. Миний 9 цагаан хүсэл сэтгэлстэн бүтэж байна. За нөгөө талдаа миний 9 цагаан хүсэл сэтгэлстэн бүтэж байна. Одоо яг одоо цаг дээр нөгөө хүслээ хэлгэнэ шүү дээ. Миний 9 цагаан хүсэл сэтгэлстэн бүтэж байна. Одоо бид нөгөө хүслийн самбар харж байгаа шүү дээ, тийм ээ. За тэнгуүтээ дараагийнхан цэг болохоор яг энэ зулаан орой шүү. Яг тархины энэ хамгийн өндөр гол цэг гэсэн үг. За энэ дээр болохоор за миний 2026 онд төлөвлөсөн мөрөөдсөн бүх зүйл маань яг миний боцноор биелж байна. Миний 2026 онд төлөвлөсөн ботсон бүхэн яг миний боцноор биелж байна. Миний 2026 онд төлөвлөсөн ботсон хүсэл маань яг миний ботсноор биелж байна. За нэг өгүүлбэрийг ер нь 3 давтвал зүгээр байдаг. За дараагийн цэг маань болохоор энэ хөмсгөний 2 тав. За энийг болохоор ингээд 2 хуруугаараа ингээд яг энэ хөмсгөний үзүүрийн энэ цэгүүд гэсэн үг шүү. Энийг ингээд товччих болно. За гэхдээ эрүүл энхийн хүсэл. Миний одоо эрүүл энхийн хүсэл биелж би гойлог үзэсгэлэнтэй энэ биенийхээ хамгийн сайн сайхнаар харагдаж байна. Миний эрүүл энхийн хүсэл биелж миний би хамгийн гойлог үзэсгэлэнтэй эрүүлээрээ харагдаж байна. Миний эрүүл энхийн хүсэл биелж миний би хамгийн гойлог үзэсгэлэнтэй эрүүлээрээ харагдаж байна. Гэт ингээд 3 удаа зохино. За дараагийн цэг нь болохоор энэ хөмсгөний 2 тал буюу энэ чамархааны энэ хэсэг байгаа шүү. За миний эдийн хүсэл биелж миний хүссэн мөнгө над руу орсон орж ирж байна. Миний эдийн хүсэл биелж миний хүссэн мөнгө яг миний боцноор надад орсон орж ирж байна. Манайх 2 давхар үзэгсэнтэй яг өөрийнхөө боцсон байшинг барьж орж байна. За би яг хүссэн өөрийнхөө машиныг авч чадлаа. Гэх мэтлээ өөрийнхөө хүсэлтэд тааруулаад хэлнэ шүү дээ. За дараагийнх танин мэдэх хүсэл. За би одоо хүссэн их сургуультай суралцж байна. Яг энэ нүдний энэ хар одоо нүдний энэ голын цэг гэх юм уу да. Яг энэ доотлолт нь юм нүдний юм яс мэдрэгдэж байгаа жоохон. Ингээд дарах юм бол гэтээ манайх нэг юм зөөлөн цохино шүү дээ. Ингээд юм зөөлөн товшгод л нөлөөлнө. За тэгэнгүүт миний танин мэдэх хүсэл биелж би өөрийнхөө хүссэн мэдлэгийг суралцж байна. Миний танин мэдэх хүсэл биелж би өөрийн хүссэн мэдлэгийг суралцж байна. Би хүссэн их сургуультай тэтгэлгээр орлоо. Би мэргэжил ахиуж суралцж чадлаа. Би өөрийнхөө хүссэн оронд аялж байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ
хамарны яг доотлын уруулын дээдлийн голын хэсэг гэдэг шүү дээ. Яг энэ хэсэг дээр за миний харилцан хамтрахын хүсэл биелж намайг дэмждэг, урам зориг өгдөг сайхан хүмүүсээр би байнга хүрээлүүлдэг. Миний харилцан хамтрахын хүсэл биелж би өөрийгөө дэмждэг, хайрладаг, намайг дандаа урам өгдөг хүмүүсээр хүрээлүүлж байна. Миний харилцан хамтрахын хүсэл биелж намайг эргэн тойронд байдаг хүмүүс маань байнга дэмжиж урам өгч намайг хайрлаж байна. За тэнгууд одоо ханийн хүсэл. Ханийн хүсэл дээр за та нар байна. За миний ханийн хүсэл биелж би өөрийнхөө одоо хамгийн миний үзэл бодолтой нийцсэн миний өөрийн мөрөөддөг тэр хүнтэйгээ учирч байна гэж хэлж болно. За аль хэдийн хань ижилтэй байгаа хүмүүс байна. Миний ханийн хүсэл биелж хантайгаа маш сайхан ойлголцож нэгнийгээ өргөлж урам зоригоор дэмжиж нэг нэгнийхээ хүслийг биелүүлж байна. За миний хувьд болохоор за би хантайгаа Америкийн визэнд ороод амжилттай гараад хантайгаа Сан Францискод маш сайхан аялж байна. За ингээд энэ эрүүний югийн энэ хэсэг шүү. За дараагийнх нь болохоор бидний нэг юм яс өгдөө шүү дээ. Игэмний яс. Энэ игэмний ясны энэ хоёр хэсэг баггүй. Тэгээ энийг ингээд юм алгаараа яг цохоход яг болдог. За үрийн хүсэл маань биелж бид нэр гэр бүлээрээ маш гоё дурсамжтай аяллаа. Үрийн хүсэл маань биелж бид гэр бүлээрээ маш сайхан Монголын үзэгсэнт газруудаар аяллаа. За магадгүй үр хүүхдтэй болох ч байгаа эмэгтэйчүүд гэж магадгүй те. Миний үрийн хүсэл биелж би бяцхан охиноо хүүгээ үлгэдэн авлаа. За дараагийн цэг нь болохоор энэ сугны яг доотлын одоо эмэгтэй хүний бол энэ хөхний энэ харалтай энэ хэсэг нэг юм жоохон хүчтэй тарахаар ингээд жоох юм эвгүй мэдрэмж төрөхөөр өвдөлт биш гэхдээ нэг юм одоо мэдрэг гэх юм да тийм цэг дээрээ ингээд энийгээрээ ингээд цохиж ингээд юм гэсэн. Жоох ингээд зөөлөндөө цохоод ингээд. За миний эзэн нэрхийн хүсэл би 7 хоногт нэг удаа бясалгаж байна. За 2026 онд миний эзэн нэрхийн хүсэл биелж би сурсан мэдсэн бүх зүйлсээ маш олон хүмүүстэй хуваалцаж байна. За миний эзэн нэрхийн хүсэл биелж би өөрийнхөө мэдхийг хүссэн одоо мэдлэгээ сурж өөрийнхөө өгөгдлийг тайлж байна. За одоо энэ дандаа хос цэгүүдийг болохоор ингээд хоёр гараараа ингээд зохино гэсэн. За миний инх хамгаалангийн хүсэл биелж мөнх оршихуун хүсэл биелж би байгаль илүү их цагийг өнгөрөөж Монгол өв соёлоо суралцж өдөр алхан би биелгээгээ биелж байна. Миний инх хамгаалангийн хүсэл биелж би байгальд маш сайхнаар бясалгаж байна. Миний мөнх оршихуун хүсэл биелж би өдөр болгон 2026 онд би биелгээгээ биелэж байна. За ингээд ийм нэг тойрог болчихж байгаа юм. За та нар маань бол хамгийн ихтэй одоо энэ үгнүүдээ яг давтаад 3 удаа хийвлэх зүгээр гэж үздэг. Тэгэхээр та нар маань зүгээр ингээд төсөөлж явахдаа одоо ингээд төсөөлөхөр бид нэг унтахын өмнө өглөө сэрэнгүүтээс төсөөлөх гэдэг байгаа шүү дээ хүслээ. Тэгж төсөөлж явахдаа ч гэсэн энэ ингээд цэгүүдээр товшоод үзээрэй заяа. Би та нартаа комент хэсэгт бас зургийг оруулъя. Ямар дараалалаар энэ товших цэгүүд нь байгаа гэдгийг. Тэгэхээр гарны энэ хажуу тал толгоон орой хөмсгний ингээд дотор тал гадна тал нүдний доотл тэгээд хамарны доор эрүүний доор игэмний доор тэгээд ингээ хоёр сугны болчихгаа гэд ингээд нэг тойрог болчихж байгаа гэсэн үг шүү. За тэгээд та нар маань өглөө болгон 5 минут. За бүр амжихгүй үедээ ингээд 1 минут хийсэн ч болохоор байгаа байхгүй. 1 минут зарцуулаад энийг 30 өдрийн туршид хийх юм бол шал өөр үр дүнгууд гайхамшигтай боломжууд тань дээр ирэх болно. За тэгээд та нар маань 30 өдрийн челленжид оролцож байгаа хүмүүс маань би оролцож байна гэд комент хэсэгт бичээрэй. За тэгээд мөн бас бусдынхаа 2026 оны хүсэлд биелэх болтугай гэд бас өрөөгөөд бичээрэй. Хүн болго нэгнийгээ өрөөх юм бол хүсэл маань маш хурдан биелнэ. Тэгээд ер нь бол бидний ингээд наасан зураг бичсэн хүслээс илүү бидний энэ хүслийг хамгийн хурдан биелүүлэх зүйл маань бидний өөрөөс ялгаруулж байгаа энерги байгаа тийм ээ. Тэгэхээр 2026 онд та илүү их жаргалтай байх тусмаа хамгийн одоо энэ зурган дээр харагдж байгаа үйлдэл өндөрт энерги ялгаруулах тусмаа л таны хүсэл одоо яг тэр энергиээр хатагдаж биелнэ. Тийм учраас бонуст нь хэлэхэд та нар маань 30 өдрийн туршид айл болох жаргалтай юм үзэж өөрийнхөө хамгийн дуртай зүйлсийг хийж айл болох өөрийнхөө энергийг өндөр жаргалтай байлгаараа. Тэгэхээр бусдыг бас сайхнаар дандаа өрөөж байгаараа сайхан үг хийж, сайхан үг харж, одоо сайхан бүхнийг харж, сайхан бүхнийг сонсож, сайхан бүхнээр хүрээлүүлж байвал таны хүсэл бас хурдан биелэх болно. Яагаад вэ гэхээр хорвоо ертөнц гэдэг чинь
хүний хэлээр ярихгүй шүү дээ, тийм ээ. Англи хэлээр ярихгүй, монгол хэлээр ярихгүй, зөвхөн энергиээр ярилцж идэг учраас ер нь хүстэй биелүүлэхийн тулд та нар минь айл болох юм жаргалтай сайхан зүйлсийг байн хийгэрээ. За тэгээд 30 өдрийнхаа үр дүнг бас доор комент хэсэг хуваалцаарай. 30 өдөр хийсний дараа бас ямар үр дүнгууд гарснаа нэгэндээ хуваалцах юм бол энэхүү бичлэгийг үзэж байгаа хүн болгонд бас ийм болох болно. За тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээр үзье. Тэр баяртай.